Бүгдээрээ сайн уу? Дараагийн имжлэгтээ тавтай морил хайли байна. За цаг хугацаагаа зартуулаад энэ бичлэгийг үзэхэд ороод ирсэнд баярлалаа. За таны цаг хугацааг өрөхгүй байхын тулд шууд видеоныхоо гол сэдвт оръё гэж бодлоо. За суралцахад бэлэн үү гэж асуумаар байна. За танд яг ямар суралцах арга барил байна? Яг яаж суралцж исэн бэ? Өмнө нь яг сургууль сурдаг системийг сураад байсан уу? За эсвэл өөрөө яг тийм сурах систем байгаад байна уу? За яг ингээд яаж суралцгаа мэдгүй ч юм уу те, эсвэл өөрөө нэг шинэ юм сурмаар судалмаар байгаа. За би сургалтанд очиж суух уу, эсвэл багш олж авах уу гэдэг айгүй асан асуултууд ингээд бодож байгаа хүмүүс байх юм бол яг энэ бичлэгийг дуустал үзээрэй гэж хэлмээр байна. За бодлын горим гэж байгаад байгаа. За энийг ерөнхийдөө яг танилцуулсан хүн бол Barbara Oakley гээд эрдэмтэн судлаач байгаа. За та бүхэн тэр хүний номыг бас үзээрэй. За тэгээд Coursera дээр 15 цагийн хичээл байгаа. За тэгээд маш олон TED Talks тэгээд хүмүүсийн бичсэн YouTube видеонууд байгаа. За тэгээд би яг хоёр горимын хүн одоо яг хоёр горимоор ингэж боддог. За эхнийх нь горим нь болохоор үнэхээр төвлөрсөн горим буюу focus mode гэж нэрлэдэг байгаа. За нөгөөх нь болохоор diffuse mode гэж нэрлэдэг байгаа. Би яг монголоор яаж орчуулах юм бас сайн мэдэхгүй байна. Тэгэхээр focus mode нь яг ямар үйл ажиллагаа ингээ хүний тархинд явагдаж идэг болох юм бэ гэх юм. Та дэс нөгөө нэг pinball машин мэдж байгаа хтэй нөгөө нэг бөмбөг яваад ингээд ийм жижигэн юм юунууд очоод зохиод ингээд за би бас өөрөө тайлбарлаж шилж чадахгүй болохоор энэ дээр бас яг тэр pinball машиных нь хөдөлгөөнийг ингээд тайлбарлаж байна. За pinball-ийн машин дээр одоо focus mode байх юм бол яг ийм богинохон ийм замаар одоо яг тийм өмнө нь очсон одоо нөгөө нэг хэсгүүдээ ингээд зохиод ингээд яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр focus mode дээр болохоор тархиныхаа одоо тийм олон талд байгаа мэдээллүүд дээр биш, яг богинохон яг тэр хэсгийнх нь мэдээллүүд дээр очоод тэн дээрээсээ ингээд одоо ийм төвлөрсөн мэдээллүүдээ олж авах гэж хичээж байгаа. За тийм горим байдаг. За нөгөөх нь болохоор diffuse mode гэдэг юм бол хамаагүй одоо нөгөө нэг юм холын мэдээллүүдээр очиж ингэж хооронд нь холбож ингэж мэдээлэл авах ийм одоо хүний бодлын горим байдаг юм байна. За тэгэхээр яг ийм горимуудыг хаана яаж ашигладаг юм бэ? Яг ямар горим нь яг ямар юмд хэрэгтэй юм бэ гэхээр одоо хэдүүлээ яг нэг тийм одоо математикийн бодлого бодож илгаач гэдэг юм уу. Үнэхээр ингээд ийм хариу нь олоход хэцүү байгаа зүйлийг бодож явахдаа хүмүүс ихэвчлэн юун дээр алдаад байдаг вэ гэхээр ингээд focused mode буюу focus-ийнхаа төвлөрсөн горимдоо байгаад байдаг. За төвлөрсөн горимдоо байгаад ах юм бол тархиных нь одоо хэсэгхэн зүйлдэл ингээд тэр мэдээллүүд нь эргэлдээд илүү одоо тэр хэрвээ тэр шийдэх асуудал нь одоо тархиных нь өөр хэсэгт байгаа юмыг одоо олж чадахгүйгээр дандаа ингээд яг тэрүүхэн тэр байгаа мэдээллийнхаа хооронд ингээд эргэлдээд байдаг учраас үнэхээр тэр асуудлынхаа одоо шийдлийг олж чадахгүй яг тийм горимдоо байгаад байдгаа гэсэн үг байхгүй юу. За харин тэр diffuse mode шилжчих юм бол одоо жишээлх юм бол яг тэр математикийн бодлогын ч гэдэг юм уу хэцүү асуудлын хариултыг тархин дотроо байгаа тэр бүх одоо тэр боломжтой селсийн одоо нөгөө нэг эсрүүнд очоод тэр мэдээллийг олоод за тэгээд тэгж одоо нөгөө нэг асуудлынхаа хариуг олох шийдлийг олж чадахгүй одоо ингээд бүр ингээд юм аргачлал хайгаад болохгүй байх юм бол илүү ингээл хичээгээл яг ингээл амар анхаарлаа төвлөрүүлээд хичээгээд байхасаа илүүгээр одоо diffuse горим буюу одоо илүү тийм амарсан өөрийгөө тийм тайвшруулсан горимдоо байх юм бол тэр талаараа аягүй сайн мэдээлэл одоо хариугаа олж авч чадна гэдэг чинь та хэд ингээд өмнө нь ингээд бодоол оройн ингээд амар ядарсан амар анхаарлаа төвлөрүүлсэн байхдаа бодоод хариуг нь чадаагүй юм унтчаад маргааш өглөө нь босч ирээд одоо нүг яг тэр асуудлаа ингээд харахаар аягүй тийм амархан олчдогтай адилхан яг тийм одоо нөгөө нэг хэцүү сурах одоо сэдв гарч суралцах сэдв гарч ирэх юм бол ингээд илүү анхаарлаа төвлөрүүлэл илүү хичээгээд ахасаа хэлцүүгээр одоо илүүтэйгээр гараад хэдэн минут гадаа алхах те за тэгээд яг ингээд юм унтахын өмнө одоо яг тийм diffuse mode буюу яг одоо тийм тайвширсан тэр одоо горимдоо шилждэг гэж байгаа байхгүй. За бид эдийн сайн мэддэг ш нөгөө нэг гэрлийн лампыг одоо яг invent хийсэн анх зохион бүтээсэн хүн гэдэг Thomas Edison гэж боддог. Гэхдээ яг маш олон scientists нийлж байгаа зохион бүтээсэн юм билээ. За ерөөхдөө бол кредит нь яг тэр хүн рүү яваад байдаг. За тэр хүн болохоор яг яаж одоо энэ олон оролдлогуудынхаа хариуг олж хэцүү зүйлүүдийнхаа хариуг олж исэн туршлага нь юу байдаг юм бэ гэхээр яг ингээд одоо нөгөө нэг ингээд амраад ингээд яг унтахынхаа өмнө ингээд гарандаа одоо ийм төмөр
бөмбөлгнүүд байдаг шүү дээ. Тэгээд тэрийг яг ингээд барьж агаад яг ингээд хүн ингээд тайвшраад хамаг булчингууд нь сулраад тэгээд гарнаас нь яг ингээд ийм буцаад төмөрн одоо төмөрнүүд нь газар унах шүү дээ. Газар унахаар ингээд ийм чанга дуу гарна. За яг тэр дуунаар сэрээд яг тэр ингээд ийм тайвширсан үедээ яг тэр хэцүү зүйлүүдийн хариултуудыг олж авдаг байгаа. Тэгэхээр ямар нэгэн хэцүү зүйлтэй тулгарх юм бол би энэ хийх ёстой, хичээх ёстой гэж бүр ингээл улам шахаад байлгүйгээр 15 минутын завсарлага аваад за эсвэл богино хугацааны амралт аваад гэхдээ богино хугацаагаар тэр чигээрээ хаяад мартаад явж болохгүй. Богино хугацааны амралт аваад эргээд ирэх юм бол тэр нь хамаагүй үр дүнтэй болно. За энэ аргыг сурсны дараа би бас өөр дээрээ хэрэгжүүлж үзсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр би яг код бичгийг бас үнэхээр бас ямар нэгэн байдлаар маш сайн мэдэхгүй. Гэхдээ би одоо AI-ийн тусламжтайгаар хиймэл оюуны тусламжтайгаар яг өөрийнхөө бизнес хэрэгтэй зарим нэгэн одоо ийм байнга давтагдаад байдаг те өөрөө ингэж хийхээр цаг хугацаа аваад байдаг ажлуудаа автоматжуулахаар үзэж байгаа. За тэгээд тэр автоматжуулахаар үзэхэд ингээд айгүй шин юм олон юмнууд сурах хэрэг болоод за тэр ингээд бүр ингээд хичээгээл үзээл бүр бараг 12 цаг бүтэн суусан баг. Тэгээд тэр бодож чадаагүй юм аа ингээд бүр ингээд анхаарлаа төвлөрүүлэл үзээд байсан. Тэгээд яг энэ бичлэг үзээл YouTube видео үзээл за тэгсний дараа нэрээ бас ингээд амраад үзье гэж бодоод тэрийг тэр чигээр ингээд хаяад тэгээд маш сайхан амарсныхаа дараа маргааш өглөө босч ирээд ерөөсөө 1 цагийн дотор л болгоцсон. Тэгэхээр та бас үнэхээр ингээд шийдвэрээ олж чадахгүй байгаа асуудлуудаа ингээд бүр удаан хугацаанд бодоол ингээд ингэж байхаасаа илүүтэйгээр илүү өөрийгөө хэдхэн минут амраагаад үзээрэй. Гадаа одоо нэг байгальд гараад үзээрэй. Тэгээ наранд гараарай, нарнаас энерги аваарай. 25 минут үнэхээр яг тийм төвлөрсөн горимдоо суучаад тэгээ 5 минут гарах. Энэ дээр бас помодоро техник маш хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр төвлөрсөн ажлаа 25 минут помодоро техникээр хийчээд 5 минутаар нь амрах хооронд одоо тархич нь яг ийм хоёр горимынхаа нэгэнд нь шилжээд за илүү одоо тийм хэцүү асуудлуудынхаа хариултыг олох чадвартай болно гэсэн үг. Суралцахад сурах арга нь юу бэ гэх юм бол сурсан юмаа сурсан даруйдаа ямар нэгэн асуумжаар юм уу, квизээр юм уу, эсвэл найзаар юм уу шалгуулах. За тэр нь юу вэ гэхээр яг сурсныхаа дараа тэрийг сурсан үгүйгээ одоо яг мэдж гин үү гэдг нь одоо нэг яг тархинд чинь яг үлдсэн байна уу гэдгийг шалгах хамгийн том арга байдаг юм байна л да. Түүнээс за нэг өдөр одоо ингээд би сурчлаа гэд хаяад мартчих юм бол тэгэл тэр чигээрээ мартчихна гэсэн үг. За харин одоо ингээд сураад би яг өнөөдөр нэг одоо дасгал ажиллаад үзлээ. За ингээд 7 өдрийн дараа дасгал ажиллаад үзлээ ч гэдэг юм уу. Тэгэхэд одоо өөрөө сориход одоо илүү урт хугацааныхаа бас тийм тархиндаа хадгалж авах юуг маш сайн нэмэгдүүлдэг байгаа. Тэгээ тийм учраас одоо тест ямар нэгэн тестнээс тэ ямар нэгэн өөрийгөө шалгах байдлаас ерөөсөө хоошо сууж болохгүй гэсэн үг байна. Одоо жишээлх юм бол би өнөөдөр бас яг нэг шинэ одоо юу платформын талаар сурлаа гэж бодоход тэрийгээ сурчлаа гэд хайчих биш яг тэр сурсан одоо бүх алхмуудаа эхнээс нь хийгээд би энэ дэр чадж гин үгүй юу гэдгээ үзээд яг тэр даруйдаа давтаад за тэгээд үлдээх нь бол илүү удаан хугацаанд одоо тэрийгэ санах яг тийм суралцсан гэдгээ батлах хамгийн том арга болдго юм байна л да. Одоо жишээлх юм бол за би өнөөдөр англи хэл дээр одоо жишээлх юм бол те энэ цагийг ингээд үзээ сурчлаа гэл өнөөдөр хичээл дээр чинь хэрвээ хичээлтэй байгаа бол хичээл дээр чинь үзсэн байх үзэл тэгэл дуусчих юм бол тэгээд одоо яг мартах магадлал нь айгүй өндөр. За тэгээд тэрийг одоо яг сурсан гэж хэлэхэд хэцүү шүү дээ. За харин тэр суралцсныхаа дараа одоо 5хан одоо асуулт ч гэдэг юм уу те эсвэл ингээд богинохон квизтэй тэрийгээ ингээд өөрөө өөртөө бэлдээд эсвэл яг бэлдсэн онлайн байгаа тест аваад тэрийгээ өгөөд яг тийм тэрхүү үед сурсан юмныхаа юу яг тавьчих гэсэн үг л те. Тэгээд тавтаад яг өөрийнхөө яг хийж чадж гин үгүй юу гэдгээ тестлэх нь одоо ямар нэгэн сурах процессыг сурахад суралцах аргад одоо маш үр дүнтэй байх нэ. Тэгэхээр та бас өөрийгөө тестлээд үзээрэй. Тэгэхээр ямар нэгэн бичлэг үзснийхаа дараа ч гэсэн за яг энэ бичлэгийн гол 4 зүйл нь юу байсан бэ? Одоо гол яг хэлэх гээд байгаа 3 зүйл нь юу байсан бэ? За эсвэл энэ одоо миний сурж байгаа өнөөдөр одоо жишээлх юм бол хэрвээ англи хэл сурж байгаа бол тий англи хэл дээр одоо үзсэн энэ яг дөрмөн яг юун дээр гарч исэн бэ? Яг гол одоо нэг үзэх одоо гол мэдих сурах юм дээрээ 3хан тест хийдэг ч юм уу те зөв буруу байна гэдгийг шалгах. За дээр шалгах процесс нь хүний тархинд яг тэр мартахгүй байх тэр сурсан юм а
ашиглахад маш том төлхөө гүйцэтгэдэг юм байна. За тэгээд миний хувьд бол бас энийг бодож хэрэгжүүлж үзэж байгаа. Өмнө нь ингээл YouTube видео үзэл ингээл хайчдаг байсан бол одоо яг ингээд ийм яг за яг гол хэлэх гээд байгаа гурван санаа нь юу байсан бэ? За тэгээд тэрэн дээр ямар жишээнүүд гаргаж тайлбарлаж хэлсэн бэ? Би амьдралдаа яг яаж хэрэгжүүлж үзэх вэ? Болохоор байна вэ гэдгийг бас айгуу сайн өөрөөсөө асуугаад богинохоо хэмжээний тест хийж байгаа. Дараагийн үр дүнтэй суралцах арга нь юу вэ гэх юм бол олон жижиг мэдээллүүдийг ингэж нэг дор нэгтгээд бүхэлд нь зураглалаар нь бодож, цээжилж, давтаж толгоонд оруулах. За ингэж оруулсан мэдээлэл хүний одоо тийм урт хугацааны оюун санаад маш сайн орж өгдөг. Одоо жишээлх юм бол та хэд Т үсэг, Ö үсэг, М үсэг, С үсэг ингээд ороод ирэхээр ингээд ийм жижигэн үсгнүүд байгаад байгаа. За харин нийлүүлж уншаад төмс гэд унших юм бол төмс гэдэг үг. За тэгэхээр шууд та хэдийн толгоонд төмсний зураг орж ирэл төмстэй хоол хийх юм уу, төмстэй одоо төмсийн тухашч байдаг юм уу ингээд төмстэй холбоотой бүх юмнууд ингээд орж ирж байгаа. Тэгэхээр энэ одоо үсгнүүдийн энэ тусдаа жижигэн мэдээллүүд нийлээд одоо яг нэг юм утга учиртай үгийг үсгээ. За тэр үг нь одоо та хэдийн одоо урт хугацааны тарих толгоонд чинь яг ингээд төмс гэхээр ийм үг байдаг. Төмс одоо бид нар хоол хийдэг, тэгж төмс тариалдаг ингэдэг ч гэдэг юм уу те. Тэр мэдээллүүд ингээд хооронд нь цуглуулсан байгаа гэсэн. За тэгэхээр шинээр ямар нэг юмыг сурж явахдаа одоо хоорондоо ингээд юм холбоотой нийлээд яг нэг тийм утга учирыг илэрхийлж байгаа юмнуудыг маш сайн одоо зураглалаар хараад ч гэдэг юм уу те. Өөрөө хоорондоо одоо шинэ үг сурж илаа, англи хэлний үг сурж илаа гэж бодоход те ингээд яг тэр үгээр нь ингээд бодоод авахгүй энэ үг энэ утгатай энэнтэй хамт нийлэхээрээ ийм утга учирыг илэрхийлдэг. Тийм утга учир нь одоо жишээлх юм бол юу байдгийг ийм утгатай үг ч гэдэг юм. Үүнийг ингээд баярлах гэсэн үг. Тэгээ баярлахаараа яадаг ийдгүүгээд тэрнээсээ ингээд ийм илүү visualize хийгээд гэдэг нь ерөөхдөө ингээд хараад бодоод төсөөлөөд за ингэж сэжилсэн үг ингээд ийм сурсан одоо шидээр сурсан юм нь бол яг богинохон хугацаанд биш илүү урт хугацаанд оюун санаа нь ингээд ийм үлдэх одоо магадлал нь үлдэх боломж нь илүү өндөр байдаг юм байна. Тэгэхээр одоо жишээлх юм бол бас бид нар ингээд юм эвлүүлээд ингээд байж хаад яг эвлүүлсэн ингээд ийм хэсгүүд нь ингээд ийм жижигэн хэсгүүдийг эвлүүлдэг тоглоом байгаа штэ. Гэхдээ бид нар анханасаа харахтаа яадаг вэ гэхээр зургийг хараад бид нэрхэд ийм юм хийх гэж байгаа юм байна гэж хараад тэгээд жижигэн хэсгүүдээ ингээд эвлүүлээд эхэлдэг штэ. Тэгэхээр яг тэрэн шиг ерөнхий сурах гэж байгаа юмнуудынхаа одоо ямар нэгэн одоо AI-ийн талаар ч байдаг юм уу те эсвэл одоо юу байдаг ямар нэг юм сурах гэж байгаа одоо тийм сэдв тэрнийхээ талаар том зураглалаар нь хараад за тэгээд тэрийгээ одоо өгрөө дотроо төсөөлөн бодоод за тэрнтэйгээ холбоотой үйл явдлуудыг бас маш сайн ингэж төсөөлөн бодох юм бол яг тэр сурах гэж байгаа сэдв сурах гэж байгаа хичээл яг тэр хэсгээ яг өөрийнхөө урт хугацааныхаа одоо тарих толгойн авч үлдэх маш том аргуудын үр дүнтэй аргуудын нэг байдаг бахан. За тэгээд ингийн тулд бас яг түрүүний хэлсэн үгчлэн помодорогийн техникийг бас ашиглаж үзээрэй. Тэр нь 25 минут яг суугаад 5 минут амардаг. За тэгээд энэ хоорондоо яг мэдээллүүдээ одоо ингээд юм яг жижигэн одоо жишээлх юм бол том математикийн одоо теори ч юм уу тиймэрхүү юмнууд сурах гэж байлаа гэж бодоход яг ингээд жижигэн хэсгүүд юм биш. Ерөнхий тэр одоо теорийг за нэг ийм утга учиртай ингэдэг гэдэг юмнуудаа бодоод тэгээд тэн дээрээсээ ингээд хуваагаад явах юм бол илүү одоо урт хугацаандаа тэр мэдлэгээ авч үлдэх боломжтой байдаг байна. За энэ одоо нөгөө нэг аюул олон сурах аргачлалууд байгаад байгаа штэ. За энэнийг одоо яг юу ингээд юм хоошин татаж болох вэ гэхээр юмыг хоошлуулах зуршил бол ингээд бүх юмд орж ирдэг. Одоо англиар procrastination гэж нэрлэж байгаа. За тэгээд бүр аюул олон аргууд бүр YouTube-д байгаа. Бүгдээрээ сайн үзээрэй. За яг өөр чинь яг юу тулгараад байна гэдгийг хайж олоорой. Одоо миний хувьд бол одоо жишээлх юм бол за би нэг тийм хиймээр байна гэж хэлчихэд нэг мэдсэн чинь уцаа харцсан ч юм уу те эсвэл Facebook орсон, Instagram орсон, хүний story үзсэн. Тэ яг хэдэн цаг тэрийгээ scroll хийсэн ерөөсөө мэдэхгүй. За эсвэл нэг юм хийх гэ нэг өрөөрөө явж ирсэн. Дундталт нь нэг одоо нөгөө би энийг авах хэрэгтэй байсан шүү дээ. Энийгээ цэвэрлэх хэрэгтэй байсан шүү дээ гэдэг юм уу. Тим юм хийгээд ингээд дундуур нь явц яг гол юм хийгээгүй. За эсвэл гоё кино харагдаад ч юм уу хин нэг хүн кино үзээгээд ч юм уу тэгээд ингээд яг гол хийх юм мартцсан. Тэгэхээр яг ийм ийм шалтгаанууд procrastination юм уу одоо тийм хоошлуулж бас битгий
хошин тавиарай. Яг суралцаарай. Ямар нэг юмыг суралцсан байх нь маш олон мэдлэгийг өөртөө олж авахуудын тийм гол давуу тал болно, гол хаалган болно гэж би бас хэлмээр байна. Тэгэхээр суралцаарай, бие биенээсээ суралцдаг байгаарай. Суралцснаа бас дараагийн хүндээ одоо хэлж өгөөд миний хувьд бол ингээд тийм суралцснаа өөрийнхөө төлөө яг ингээд юм тест шиг сурсан байна уу үгүй байна уу гэдгээ шалгаад видео хийж байгаа нь бүр надад маш их хэрэгтэй. За тэгээд бас энийгээ та хэд түгэх юм бол та хэд бас өөрсдөө илүү өөрсдөө туршаад үзээрэй. Яг би үнэхээр суралцсан хүн юм уу? Тэгээ 10 жилдээ хичээлдээ яг яаж сурч исэн? Тэр арга барил нь надад зохиж исэн юм уу? Зохихгүй юм уу? Би бичиж суралцдаг юм уу? Тэгээ би сонсож суралцаад байгаа юм уу? За одоо би эсвэл одоо ярьж сурдаг юм уу гэдэг юм уу те? Миний хувьд бол би аяг их тийм сонсож сурдаг юм бэлээ. За тэгээд битсэн юмаа бас аягүй сайн толгоондоо авч чаддаг. Зарим хүмүүсийнх бол ингээд хараад сурчдаг ч гэдэг юм уу. Тийм сайн чадварууд байгаад байгаа. Тэгэхээр суралцаж сурахад энэ одоо миний яг ингээд өөртөө хэрэгжүүлж үзсэн хэдэн аргууд байгаад байна. Та бас өөртөө сурч үзээд за тэгээд яг ямар арга надад илүү таалагдаад байна. Таарад байна. Яаж сайн одоо шинэ юмыг суралцдаг болох уу гэд бас илүү өшөө олон бичлэгүүд үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд энэ бичлэг энэ хүрээ дуслаа. Дараа уулзъя. Баяр таа.